Сайн байцгаана. Өнөөдрийн мэндийг та бүхэнд хүргэе. Өнөөдрийн подкастын сэдэв сэтгэлийн минимализм. Сүүлийн хэдэн жил сэтгэл судлалын шинжлэх ухаанд сэтгэлийн минимализм гэдэг шин судлагдсан бий болоод үүнийг судалдаг хүмүүсийн тоо нэмэгдэж байна л да. Шинжлэх ухааны нийтлэлүүд бичдэг болсон. Энэ тухай ярьдаг болсон, сонирхдаг болсон. Хараахан нөгөө амьдралын минималист юм маягийг зааж сургасан тэр ном тохиол мэдээллийг бодвол тийм ч их түгээмэл мэдээллүүд гараагүй байна. Гэхдээ судлагдж байгаа цаашдаа бүүн болно гэж итгэж байна. Үгээр юу хэлсэн ихээр өнөөдрийн подкастыг дуустал нь сонсоод эргцүүлээрэ таны амьдралд бас хэрэгтэй чухал сэдв шүү. Энэ талаар одоогоор Монгол судлаачид ном тохиол хараахан гаргаагүй байгаа. Тэгэхээр өөрчлөлт мэдээд авчих гэж зөвлөе. За, амьдралын минималист юм маягийг бид нар мэднэ. Маш цомхон амьдрах, зөвхөн хэрэгцээтэй зүйлсээ авч амьдрах. Нийгэмд болон байгальд ээлтэй амьдрах, хэмнэлттэй амьдрах тухай номлодог те. Надад бас таалагддаг те юм маяг. Сэтгэлийн минимализм гэдэг нь үүнтэй баггүй төстэй. Нэг ясандаа сэтгэлээ цомхон дараа багтаа авч явах тэр зам мөрийг санал болгодог гэхүү те. Ингээд хэлэхээр сонирхолтой гоё байгаа зү. Бидний бас нэг мөрөөдөл шүү дээ. Бараг хамгийн том мөрөөдөл гэж бодохын зарим хүмүүсийн хувьд нэг аятайхан сэтгэл санаагаа дарамтгүй, шаналгаагүй аваад нэг амьдрчих юмсан та гэсэн. Үүн тус болно. Гэтэл нэг асуулт гарч ирж байгаа зү те. Тэгвэл сэтгэл яагаад тийм их дараатаа шаналгаатай тийм максималист болчтой. Үүнээс өнөөдрийн яриагаа эхлэе. Шинжлэх ухааны талаас 4 зүйл биднэрт их дараалдаг гэл да. Сэтгэлийн хувьд гомдол, харуусал, итгэл найдвар, тэгээ хүлээлт. Бид нэр хүмүүст гомддог уу? Амьдралын зарим нэг үйл явдал харуусдаг уу? Хэнийг итгэж найддаг уу? Бас ямар нэгэн зүйлийг хүмүүсээс хүлээдэг үү? Тийм ээ, хүлээдэг, итгэж найддаг. Гомддог. Эдгээр зүйлс хэвийн хэмжээнээс давсан тохиолдолд бидний сэтгэл маш их дарамттай ачаатай болдог. Өнгөрсөн подкастаар хүмүүс хоногт 24 цагт 16-аас 60 мянган бодол боддгоо гэд тайлбарлаж ярьж ирсэн. Бид бодлоо тоолцсон байна шүү дээ, тэ. За бас зүүдэж бид нэр тоолдог л хоногтоо хэдэн кадр зүүдэлдэг энэ төр. Тэгвэл гомдлоо бас тоолсон сэтгэл судлаачид. Сэтгэл судлалын шинжлэх ухаан. 40 настай хүн амьдрал дунджаар 2000 удаа гомдсон байх магадaltaй гэж байгаа. 2000 удаа. Энэ нь мэдээ орсон цагаас эхлээд 4-5 настай, 6 настайгаас 40 нас хүртэл гомдлуудыг дунджаар авч үзэж байна. Хүнд амьдралыг үтсэн гэр бүлийн хүчирхийлэлд байсан, тэгээд дараа насанд хүрсэн хонооч гэсэн янз бүрийн хүчирхийлэлд байдаг. Салал, таагүй амьдрал, санхүүгийн бэрхшээлч гэдэг юм олон зүйлийг үтсэн, олон үйл явдал болж өнгөрсөн хүмүүс мэдээж үнээс олон удаа гүнзгий гомцсон байх магадaltaй. Хүүхэд насны нэгшил таатай орчин, гэр бүлийн уур амьсгал, аятайхан өнгөрсөн хүмүүс арай бага гомцсон байх магадaltaй л гэж байна. Гэтэл энэ гомдол саяны яриад байгаа 2000 гомдол дотор бид нар ямар нэг хэмжээ дамжааны хувьд бол яриаггүй. Зөвхөн тооны хувьд ярьж байгаа. Өөрөөр хэлбэл гүнзгий голтоо орсон гомдол уу? Гомдохтуудын эсвэл зүр тэ өнгөцсөн бид нэр өдөр тутам гомдол мэдүүлдэг ч тэдгээр гомдол. Энэ бүгд ороод шүү. За. Төсөөлж үзье. 2000 удаа гомцсон 40 настай хүн гэж бодлоо. Тэгсэн мөртлөө 80 наслна. Дахиад 40 жилийн амьдрал хүлээж байгаа. Эд залуу байгаа.
уулын оргил өөд мацаж байгаа. Тэр оргил дээр очиод нэг сайхан зүйлсийг олох гэж байгаа нэг ийм зориг тавьсан мөрөөдөлтөй хүн гэж бод. Томоо одоо шуудаа ч юм уу өөр өвчин дотор 2000 өнгийн хав гарч чулуу хийчихэд тэр оргил руу өргөж мацаж байгаатай адилхан гэсэн үг. Тэдгээр хар чулуунууд хэлбэр хэмжээ домжооны хувьд янз бүр хумсын толинчнээ жижигхэн байхад аврах том бол хар чулууч бас байгаа. Мэдээж аврах том чулууны тоо 2-3 байдаг байлгүй дээ. Тэ арай зөвхлөөш таараа. За тэгэхээр ийм байдлаа явж байгаа хүнийг бол сэтгэлийн хувьд минималист байна гэж юус хэлж чадахгүй. Бид нэр өдөр бүхэн гомдох бололцоотой л гомдлоос өөрчлөн сэргийлэх. За өнөөдөр гомдохгүй юм шүү гэж гарсан ч гомдож болдог. Өөрчлөн сэргийлэх ямарч бололцоогүй. Гэтэл нэгэнт авсан гомдлыг цайруулах, гомдохгүй байх, сэтгэлээ харагдах, тэдгээр гэмтлээс эдгэх ийм арга замууд өгнө бидэнд бий. Гэтэ тгий гэж хүмүүс боддоггүй, гомдоод л явдаг. Сэтгэлээ урлан хөндрүүлээ л явдаг. Эдгээр 2000 гомдол намайг сэтгэл зүйн хувьд минимализм буюу хөнгөн амьдралдаггүй. Байнга л нэг зүйл бодогдож байдаг дарамттай байдаг. Тэр гомдоосон хүнээ гомдсон үйл явдал процессоо хүн мартдаггүй. Түүнтэй төстэй үйл явдлууд гарахаар эргэн санаж идэг. Тэгээд нөгөө хөнгөн шингэн амьдрах манд дуусаа гэсэн үг. Герман ардын нэг зүгээр зөв байдаг. Ходооч нь өвдвөл эмчид биш ихлээр сэтгэл зүйч төр очиж. Бидний тээсэн, сонссон, хүлээж авсан гомдлууд нэг гомдол нэг сүрэг энерги болоод агаар замаараа дамжиж бидний хэвлийн хүндэд байршдаг. Тэгэхээр олон гомдсон хүний хоол боловсруулах хэрэгтний үйл ажиллагаа, эмэгтэйчүүдийн савны үйл ажиллагаа маш их доголддог. Эмнэлгээр яваад байдаг, эмчид хандаад байдаг, зүгээр гэж гараад байдаг. Тэгтэл нэг асуудалтай байгаад байдаг. 2-3 мянган гомдол тээжээ тэгээд тэрний өдөө хөвлийн хүндий дагаар болоо сүрэг энерги болоод хадгалагдаад байдаг. Тэгээд улмаар бие физиолог нөлөөлөд байдаг. Цаашлаа сэтгэл маш хүнд амьдраад байдаг. Тэг яга галзуурахгүй ан гэдэг асуулт гарч ирээд байдаг. Бид бас баярлдаг. Хүмүүс намайг бас баярлуулдаг. Урам өгдөг. Үүнээс авсан баяр цэнгэл сэтгэлийн эерэг цэнэгүүд миний цээжний хүндэд байрлаж идэг. Бас нэг ойролцоо тооны байвал яг балансаа бариад байна л дээ. Гэтэл гомдол маань одоо энэ баяр хөөрөөс даваад байдаг тохиолдол илбэг байна. Тэгэхээр л бид нар чинь нөгөө хүнд сэтгэлтэй дарамттай амьдрал эхэлдэг гэсэн. Хоёр яг ижилхэн худалдагч байдэн штэ. Тохоо залгаад нэг лангуун дээр сууж голоор нь одоо нэг хаалттай ч гэх юм дээ. Хоёул яг зэрэгцээд ижилхэн бараатай ижил эргэлтийн мөнгөтэй барааны тоо нэр төрөл яг ижилхэн эргэдэг мөнгө ижилхэн байхад нэгнийх нь бараа байршил бас ижилхэн гэсэн үг шүү дээ. Маш сайн зарагдаад нөгөөх нь бараа гүйдэггүй. 5-10 жилийн дараа маш сайн зарагддаг хүнийх нь лангуу хитэлгүүр болцсон байхад нөгөө гүйлгээ муутай хүний лангуу яг л нөгөө газараа байгаад байдаг. Ийм тохиолдлуудыг бид нар мэднэ. Энэ юу вэ гэхээр маш сайн гүйлгээтэй бараатаа ажил амьдрал нагч идэх хүмүүсийн хувьд гомдлоосоо тухай бүртэн салж чаддаг. Хэвлийн хүндийдөө гомдол байршуулдаггүй. Цээжний хүндийд байгаа баяраар дүрсэн одоо энэ нэмэгц нэгтэй сэтгэлийн энергиудээ баян одоо хэвлийн хүндүрийг оруулаад хэвлийгээсээ сүрэг энерги гаргаад ийм дасгалуудыг хийж иддэг гэсэн үг. Амьсгалын дасгал маш чухал гэсэн үг. Амьсгалын дасгал бид нарыг сэтгэлийн минималист болгоход тусалдаг. Өнөөдөр энэ амьсгалын дасгалын тухай зааж
амжих үгүй мэдэхгүй байна. Ер нь зааж амжихгүй байх гэж бодож байна. Ер нь мэдээд авчих дараа би зааж өгнө. Тэгэхээр сэтгэлийн минималист хүмүүс гэдэг маань нэгдүгээр гомдол их багтаа. Гомдсон бол түүнийг өдөрт нь гаргадаг, уучилдаг. Тээж явах орлогуудыг хийдэггүй. Санаанд буугаад ирэх юм бол түнд хүчтэй хариу үйлдэлүүдийг үзүүлдэггүй. Түүнтэй зурлах гэж оролддоггүй. Тэнд нь орхиод хаалгыг хагаад түгжээд төгцөн түлхүүрээ гол өвсөр шиддэг хүмүүсийг хэлдэг гэсэн үг. За, гэтэл сая би гомдол харуусал гэдэг нэг зүйл байдгаа гэж ярьлаа л та. Тэр 2000 чулууч нь шууд антар байгаа чулуун дотор ч нэг 4-5 ширхэг айхтар том хар чулуунууд байна. Эдгээр том хар чулуунуудын тоо нэмэгдхийн хэрээр олон болгон хэрээр харуусал үүсч идэг. Би яах гэж тэр хүнтэй харилцаанд орвоо? Яах гэж түнтэй гэрэлвэ? Яах гэж ийм ажилд орвоо? Анхнаасаа яах гэж ийм сонголтуудыг хийвэ? Сэтгэл зүйн хувьд хүмүүсээс авсан жижиг шажиг том мом энэ гомдлууд удаан хугацаанд тээж явахаар хоорондоо нийлээд харуусал болж өгдөг. Тэгээд насны бүсэнд харуусал дүүрэн хүмүүс байна. Сэтгэл минималист болох бололцоогүй гэсэн үг. Харуусалтай амьдрахгүй тулд бид нар гомдлоо эдгээдэг байх хэрэгтэй гэсэн үг. Гомдлоо эдгээдэг хүмүүс харуусалтай болдог. Гомдолтой харуусалтай сэтгэлийн хувьд дарамттай шаналгаатай. Гэтэл гадна талаас харахаар итгэж найдах гэдэг нэг сайхан үг. Хүн итгэл найдваргүйгээр бол хорвоог барахгүй, итгэл найдвар байж ижил ад жаргалтай сайхан амьдрын халиваа зүйлсд хүрэн зоригтой хүрнэ гэж ярьдаг л д. Энэ бас тустай ойлголт очоод байна л да. Юунд итгэж найдах, хэнд итгэж найдах, заавал итгэж найдах шаардлагатай юм гэдэг. Итгэж найдах бол өөртөө л хүн итгэж найдах ёстой байдаг. Гэтэл хүүхэдтэй бид нэр итгэж найддаг. Найздаа итгэж найддаг. Дотн хүмүүстэй итгэж найддаг. Нөхөртөө их нэртэй итгэж найддаг. Итгэл найдвар хүсэрдэхгүй бол сайн л хэрэг үстэй. Гэтэл итгэл найдвар хэдий ч нэ итгэж найдсан маш их итгэж найдаж байх юм бол тэр итгэл найдвар хүсэрдэг юм бол сэтгэл дарамттай, шаналгаатай болдог. Хүүхдүүдтэйгээ одоо өндөр боловсрол эзэмшнэ гэж итгэж гин. Сайн сайхан амьдрах гэж итгэж гин. Мөрөөдөө тоглоом тоглохгүй гэж итгэж гин. Арх уудахгүй гэж итгэж гин. Гадуур тэндгүү гэж итгэж гин. Муу зуршлуу гэж итгэж гин. Бодит байдал арай өөр итгэлд. Тийм байвал сайн хэрэгтэй. Гэхдээ яагаад ч бид нэр зүгээр тийм байгаасаа л гэж итгэдэг болохоос тийм байгаагүй нь мэддэг. Ийм итгэл найдварууд бас нөхөртөө бид нэр итгэдэг. Нэг хэдэн сар орхиод ивчээ өөр хүнтэй харилцаа үүсэхгүй байгаа. Итгэл найдвар үлдээгээд явдаг. Тэгээд хэдий ч нэ одоо хүчтэй итгэл найдвар дүрэн төдий ч нэ болвол ирэхэд итгэл найдвар хааграх юм бол түүнээс авах сэтгэлийн дарамт их болдог гэсэн үг л дээ. Үүгээрээ бид нэр итгэл найдваргүй амьдрах гэж байгаа юм биш. Зүгээр ямар нэгэн зүйлийг одоо тэгэх ёстой, яг одоо намайг тийхгүй, энэ хүн яг амжилтанд хүрнэ, энэ хүн бол хуурдаггүй хүн гэж хитрхи одоо хайрцаглаж механик аргаар гэж итгэх гэж оролддог. Энэ байдлууд бас хэцүү. Зүгээр л энгийн жишээн дээр хаа бид нэр спортод орохотой хүмүүс одоо сагсан бөмбөгийн дэмждэг нэг багтаа байна л та. Энэ жилийн одоо жишээлбэл NBA-ийн авраг хэн болох вэ гэдэг асуултанд яг өөрийнхөө дэмждэг багийг л хэлдэг хүн. Ямар нэгэн статистик бодит байдлыг харахаас илүүтэйгээр их хөвчлээ. Тэгэхээр энэ бас итгэл найдвар. Тэгээд эхний шатнаасаа ч юм уу мултардаг юм уу тэр баг нь тэгэхээр зэрэг түүнээс эхлээл ууралдаг зүгээр ингээл үзэгдэлтэй. Ямар нэгэн байдлаар дургуун нүрдэг юм авчддаг бүр зургатаа чагалдаг хүмүүс байдаг. Тэгэхээр сэтгэлийн минимализм гэдэг маань юу ч байлаа гэсэн тийм их хүчтэйгээр итгэж найдах гэж оролдох хэрэггүй. Итгэж найдах зүйл дээр л итгэж найдах хэрэгтэй. Дараа нь
хүлээлт байна л да тий. Бид нэр маш олон хүнээс сэтгэлийн хамааралтай амьдарч байна. Хүмүүсээс их олон зүйл хүлээж байна. Намааг одоо ингэж хайрлах бах та гэж хүлээгээд байдаг. Намааг уучлах бах та. Намааг хүндэлдэг болох бах та. Намааг халамжлах бах та. Миний туулж өнгөрүүлсэн амьдрал алдаа оноог минь ойлгох бах та. Та намайг ажилд авах бах та. Гэх мэтчдэнгээр ийм олон зүйлсийг бид нэр хүнээс хүлээж иддэг. Ухамсаргүйгээр ойр дотныхоо хүмүүсээс. Ийм хүлээлтүүд хэдий чинээ олон байна, төдий чинээ биелэх бололцоо нь бас бололцоогоо байж болно гэсэн. Өөрөөр хэлбэл хүлээх юм бол хүлээлт биелүүл сайн хэрэг болож хүлээлсэн учраас хүлээлт маань бас биелэхгүй ч гэж болно. Тэгэхээр үүнийг бас эргээд ярих юм бол зүгээр шууд монгол хэлэнд буулгахад хүнээс сэтгэл гуйх, сэтгэл царайчлах, хайр халамж гуйлгацлах нь биднийг сэтгэлийн минималист байдалтай амьдруулдаггүй. Маш их дарамттай байдаг гэсэн үг. Бодох хэрэгтэй байна шүү дээ. Бодох хэрэгтэй. Сэтгэлээ хөнгөн өөдрөг гэрэл хийгээтэй жавхаатай авч явах бололцоо биднэрт байдаг. Шаналгаа багтаа амьдрах бололцоо яг бидэнд өөрт байгаа гэсэн үг. Энэ талын одоо яавал ямар аргуудыг хэрэглэвэл арай дээр дэдэн энэ гэсэн судалгааны аргууд их байна л да. Амьсгалын дасгалууд их хийгээд байгаа. Үүний тухай би дараа гэхдээ ярьж өгнө. Гол нь шүү дээ тий. Хідүүлээ болтойг бол багхан шиг гомдоод, багхан шиг харуусаад, багхан шиг хүлээгээд, багхан шиг итгэд найдаад амьдарчмаар байна. Энэ биднийг бүр өднөөс ч хөнгөн болгодог. Өднөөс ч хөнгөн болгодог. Зүгээр өдөр тутам байж таа. Орой нөхөр нь гэртээ ирэхдээ за манай ихнэр хоолоо хийцэн байгаа даа гэж итгээд бараг тийм хүлээлттэй гэртээ ирдэг. Тодорхой өөр яаралтай ажил гараад ч юм ихнэр хоолоо хийгээгүй байх тохиолдолд эндээс эхлээд гомддог. Хоолоо ичихгүй яадаг. Нэг жижигэн чулуу аваа шидэж байгааз теста сони ядарч ирж байгаа чинь. Би хэлээд байгаа нь амьдралын ийм жижигхэн болж байгаа үл анзаарагдам эдгээр зүйлсүүд хизээ нэгэн цагт овоорсоор агаад биднийг сэтгэлийн амар хамгаалангаас холдуулцдаг. Нэг удаагийн жижигхэн чулуу хийлээ. За 7 хоногийн дараа дахиад нөгөөг чинь итгэхэд найдаад байна. Нөгөө чулуу томроод юм уу? Дахиад нэг чулуу хийчихлээ. Юу хэлэх гээд байгаа вэ гэхээр хоолоо хийсэн болов тий цалингаа аваад надад гоё юм авч өгөх болов хүүхдээ тэгээд өсгөчих болов миний хувцасыг угаачих болов ингээд өвчл гэж бусдыг битгий харж хүлээж вэ. Энэ бол сэтгэлд чинь ямар нэгэн бул харж чулууг нэмж мэдэх шал тэнэг үйлдэл гэсэн үг. Буруу ойлгодод тэ хайртай юм чинь, ахнэр юм чинь, нөхөр юм чинь тэгж өгөх ёстой. Энэ намайг сонсож өгөх ёстой, ойлгож өгөх ёстой, намайг гомдох ёсгүй ч гэдэг юм уу. Өөрөө л одоо ийм янз бүрийн сэтгэл зүйн одоо хайрцагт орчод байдаг. Үүнээсээ болоод олон зүйлийн дарамтыг амсдаг, дараа нь шаналгаатай амьдардаг болчиход байна л та. За нэг цаг бас жоохон явж боллоо. Юу гэж байгаа гэхээр найзуудаа ийм юм байна л да. Гомддолгүй л яах вэ те, харуусалгүй л яах вэ, итгэж найдалгүй л яах вэ, хүлээлгүй л яах вэ. Гэхдээ үүнд бол бас болгоомжтой хандах хэрэгтэй. Баян гомдол мэдүүлээд яах юм?
Гомдсон бол тэр доор нь эдгэж уучлалт гуйж хоорондоо ярьж яагаад болдоггүй юм бэ? Уужилж болохгүй, гомдоож болохгүй зүйл юм бол уужилж болохгүй, гомдоо тайлж болохгүй тийм үйл явдал байж болно л та. Тэгхийн бол түүнийг хэвлийн хүндэд хураагаад, тархинтаа хураагаад, цээжинтээ хураагаад хэдэн 10 жил амьдрах ямар шаардлагатай юм бэ? Таны гомдоосон үйл явдал жишээлбэл айгуул 10 жилийн өмнө, 20 жилийн өмнө, 5 жилийн өмнө болсон байгаа. Өнөөдөр тэрийг эргэж гаргаад санаад бид нэр стонерээ тэгсэн штэ гэж дурсаад яах юм бэ? Юу ч өөрчлөгдөхгүй гэсэн үг шүү дээ, тий. За бусад зүйлс гэсэн үнтэй адилхан гэсэн үг. За товчхондоо бол сэтгэлийн минимализм гэж нэг иймэрхүү зүйл байдаг, судалгааны ажилд хийгдэж байгаа гэдэг та бүхэн ойлгочоороо. Боломж гарах юм бол энэний дараагийн дугаараар арай хамжихгүй байх. Түүний дараагийн дараачин би та бүхэнд илүү сайхан тайлбарлаж өгнө. Өнөөдрийн подкастыг энэ хүргээд дуусгая. Анхаарлаа хандуулсан та бүхэнд маш их баярлалаа. Баяртай.